Зогсолтгүй өөрчлөгдөж буй нийгэмд бидний ажил мэргэжил, технологи болон бусад хүчин зүйлээс шалтгаалж цаг наргүй шахуу цагийн хуваарьтай ажиллах нь түгээмэл үзэгдэл болсон. Мэргэжлийн онцлогоос шалтгаалж шөнө олон цагаар сууж ажиллах, эсвэл цагийн менежмент хүүгээс цагийг нь тулгах зэрэг асуудлууд оюутан залуус бүх насных нь тулгардаг. Шөнийн цагаар сэрүүн байдаг хүмүүс эрт нас барах эрсдэлтэй байдгийг сүүлийн үеийн судалгаагаар баттгажээ. Судалгаанд Их Британд оршин суудаг 38-аас 73 насны 400 мянган иргэнийг хамруулсан аж. 2010 оноос хойш 6.5 жилийн турш дээрх хүмүүсийн шөнө хэдэн цагт унтаж буй дадал зуршлыг судалсан бөгөөд нийт оролцогчдоо шөнө оройтож унтдаг хүмүүс шөнө тогтмол цагт унтдаг хүмүүстэй харьцуулахад эрт нас барах эрсдэл нь 10%-аар өндөр гарчээ. Мөн эрүүл мэндийн байдал хайггүй муу байсан төдийгүй шөнө нойроо хугасалдаг хүмүүс хотоод гидсний болон мэдрэлийн системийн эмгэг маш түгээмэл тохиолддог болохыг судалгааны үр дүн харуулсан байна. Эдгээрээс гадна бие махбодын хоногийн хэмнэл алдагдах, стресстэх, бодисын солилцооны үйл ажиллагаа муудах, бачимдах зэрэг шинж тэмдэг илэрдэг гэжээ.